манай аав одоо 1926 онд Герман улсад сурагч оюутнаар очсон. Насаг дорж Багам Дулуун, Намдаг, Наваа Юндан гэдэг Герман суралцсан улсуудын анхдагчны нэг. Тэгвэл нацаг дор судлалыг бий болгосон. Монгол улсын нэр томьёоны комиссийн дараа 28 жил хийсэн. 2 удаа хэлбэгцсэн. 39 он, 47 онд. 46 онд Монголын утга зохиолын төгссөн төлөвөд судалгааны материал хийсэн. Тэрнээс нахгуулаад үндэсний үзэлтэйгээд 60 доод 10 жил дотор нэг хэлбэгдүүлсэн манай хаваг. Тий. Тэгвэл манай бодвол ерөөсөө бууж өгөөгүй. Үний юмнэр явах хэвээр төөхөд авах хэвээр даа гэдэг өөрөө бичсэн мэдээ. Бид нар бол 5 бут ном гаргасан. Ардын аман зохиол нь байж байна. Үлгэр туйлс байж байна. Түүхийн холбогдолтой материалууд эднэгээд бүгдийг гаргасан. Тэгвэл төр бол хууль гаргаж байгаа. Тэгвэл энэ хуулинд бас нэг эрүүгийн хэргийг хийн үүсгэсэн. Төр үүсгэсэн байхгүй юу? Хуучин өөрөө үүсгээгүй байхгүй юу? Тэрийг ялгах хэрэгтэй. Тэгвэл төр өөрөө баримжилж хорж оюуны санаагаар нь тоглолцоод сүүлд нь болохоос тийм ширэг хийсэн, ийм ширэг хийсэн гэж энэ гүтгэлэг бол болохгүй байхгүй юу? Ирээдүйн залуу үеч гэсэн нэг нэгээ үтгэж нэг нэгээ доромжилж болохгүй. Тийм учраас одоо бол үний юмыг үнээр нь илгээх хэрэгтэй. Арчилсан улс гэдгээ бол хамгаалах ёстой. Монголын төр бол тэрүүний төлөө бол залуу үеч гэсэн одоо ухаарч одоо юм ойлгодог болсон байна. Манай хоёр өвөө тэгээ ээж минь хэлмэгцэн. Тэгээд тэднэрийнхээ дурсгалыг тэгээд өчнөө Монголын шилдэг охид хөвгүүд хэлмэгцэн тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гэж ирсэн. Цагаат болсон л да. Яг 90 оны шинэ цагаатгын хууль 90 онд гараад тэр үеэр нэг сая төгрөг аваад цагаатсан. Гэвч мөө ээж минь өнгөрсөн, аав минь өнгөрсөн. Тэгээд хоёулаа манай аавын аав, ээж аав хоёулаа цаалдагсан болсон. Тэгээд аав маань ээж маань нөхөө олгоор одоо тэр 80 саяыг авч чадаагүй. Тэгээд би айгүй харамсалтай санагдаад байгаа юм. Тэгээд тийм учраас үлдсэн нэг мөн ач зээнэрт нь нэг нөхөө олгоор олгож өгөөч гэсэн хуулийг баталж өгөөч гэж тэр засгаас өсөх гээд байгаа юм да. Одоо эдгээр хүмүүсийн минь 28 дугаар сургуулийн хашаанд буудан харуулсан учраас 28 дугаар сургуулийн хашаанд нэг 4 м квадратлагод нэг сайхан өндөр гэрэл төшөөл босгох хэрэгтэй байна. Тэр гэрэл төшөө босгоход надад 150 сая төгрөг хэрэгтэй байна. За тэр ганц сая төгрөг өгсөн тэр чинь байж тээ бичиг баримтаа хөөцөлдөж кананд болж гүйхэд 300 мянган явчихдгийг. 700 мянган яг нэг төрлийнхөө хэдэн хүнтэй хувааж авсан. Тэр бол юу ч биш ээ. Тэр бол байж гэнэ. Миний хувийн амьдралд одоо 80 жил энэ харс өдөр бол одоо тусч байна. Надтай хамт 10 дугаар анги төгссөн 27 хүн байдаг юм аа. 8 нь урхны оронд явцсан. За тэр 19 хүн одоо надаар дандаа дайж гиндэг. Дандаа одоо өнөөдөр ч тахуу байна надаа. Юу гэж? Солиотой юм сүхөө 6 барьцаал солиороод явах бах та 9 сарын 10-ны цуглаан дээр гэдгийг. Тэгээд одоо хүртэл тэнийг жамин зүүн охин гэж манай ангийнхан хүртэл тэгэхэд доромжилж олдог байхгүй юу?